аймгийн сайн хичээл сайн туршлага гэсэн хүсийн зөвлөгөөний тулд байхгүй яа. Тэгээд бусад сургуулиудаас өргөдөж ирсэн гэж байна. Ойлгуулсан байна. Өчнө лугаа хараад тэгээд өдрийн нэг төсмөр мэдчих. Бас бид нэг гадаад орчноос туршил хийсэнтэй судалгаа хийсэн юм. Тийм юу гадаад орчин юм судалгаа хийсэн юм. Үүнтэй газар нөгөө амтан байна хараа мартай газар амтан байна үүнээс үгүй гэдэг. Илдээс үүнтэй газар бодломор амтан байна гэсэн. Тэгвэл манай их зарим нас дүрмээр өгөхгүй. Дүрмээр дээр за энэ ямар дүрм вэ? Стиви ансаа. Стиви яг нөгөө дүрм. Агаар. Тэгвэл 1 2 3 4 ийм багштай энэ дугаар за тэгээд баг болгоны энэ бизнес эхлээд наад зөвлөлд дугаар хийчих. 1 2 3 4 5 6 за энэ ажлынхаа нэгдүгээр даалгаврыг нэгдүгээр ажлын үндэсний 2-р даалгаврын хариултыг 2-р биелүүлээд энэ багштай хариулт юм шиг байна. Бусад асуултанд дараа өгч хариулаад нэг нь хэлж нөгөө өсөлт нь явах. Сонсон гэсэн ийм дүрмийг өнөөдөр ягшил баримталж хичээл явуулсан гэх үү? За тэгвэл бид нар тийм хичээлсэн. Тэгэхээр манай Монгол улс газрын наадмын байдлаараа ямар бүсгүй байна? Гараа. За. Ой зүйл нэр тал тэгээд хан ойртайг. За үнэн. За ийм бүсэд хуваалт юм байна. Зураг үү? Ямар юм бэ? Нэрийг нэрлээ. Энэ хаа энэ бүсгүй алинд нь амьдрах болоо гэдэг. Ярилцж байгаа. Дээрээ тэгээд багуудын нэгдүгээр хүмүүс багаараа их ярилцсантай ярьж байгаа нэгдүгээр хүмүүс энэ багуудыг тэр өсвөдөж хувааж тавьдаг. Энэ хаана байдаг болоо хаамлаа. Бичгүй шүү. Тэр Зүгүүндээ бүгдийг авчиж гарч ирнэ шүү дээ. Гарчиж байгаа хүмүүс гарийнхаа бүх зүйлийг авч ирсэн дээ.
энэ наас нэг ажиглаараа ажиглаа. Хамт зөрж байгаа юм байна. Гараад энэ амтнд энд амьдрахгүй өөр газар амьдрах шигээ засч өгөө. Заасгүй. Агуулт юм. Ачирээ хөө засч. За хаана вэ? Ой цаа баба зүгмэд бүрэн ингээд юм. За өөр атан. За. Маталаа ч гомчтой амьдрэх юм зүг байхгүй. За, энэ ямар баба? Айдсан зүг таснаа. Энэ ямар юм тий? Тэгээд хаана тийм. За, ингээд одоо болж байна. Өөр атана. Сарага. Энэ ямар юм тий? 왜 ямар зөвлөх яг уу гэвэл бүгдээрээ зөвлөгөө авах хэрэгтэй байна.
Төвөр орчиндөө хямдсандаа за тэгвэл багшин тавьж сонирхолтой бичлэг үзүүлээ. Маш анхааралтай тэр амтны ямар онцлогтой байна, энэ хэмжээ нь ямар байна гэдгийг сайн анхаарч харж үзье. Хайлтаа сонсон бас дууч мэт яваа.
амдаг шатныхэр тоноос ч хогоос ийм байгуулж байгаа учраас улаан ном төрсөн байгаа. Улаан ном төрсөн гэж шүү. За тэгвэл одоо хэлээ. Энэ ямар байгуулж Ижил төстэй гэхлээр энэ дөрвөн баагаа дөрвөн байх шийд чанарыг бичиж шүү дээ. Ойлгосноо? За, тэгэхээр би цаг төвшүүл цаг дуусгүй өдөр зэрэг дуусгах шүү за. Гурван баагаар бас зургаас нь хараад харьцуулаарай. Эсвэл онцлог шинжүүдийг бичгтэй.
нэг минут явахтай явах шиг.
Яас гэдэг байна. Гэрээ яасан юу хэрэгтэй. За өөр юу нэг авчих ноосыг авчих гэсэн. Өөр үүнийг авчих. За даа их сайхан ярьж байна. Нас сүү гэр хайрын нүгтэй ачлах. За яхин наа ахоо. Яхин нэгдэж шүү дээ тийм. За түүний тэмээний тухай сонирхолтой юм хэлж өгөх шин. Та нар ашиг үздэг зэрэг тэмээний төсөөсөн за. Тэний бүхний ажлыг хэлээд очихтай юу. Тэмээ чинь нөгөө гэрээ тэмээсэн гол их хөвчлэн амьддаг шүү дээ. Бусад болроос амин. Яагаад гол гэдэг ус мах хэлдэг. Нэг удаа ус уухтаа 40-50 литр. Тэгвэл та 40-50 литр. 40-50 литр ус. энэ чинь юу? Нэг литр. Тийм. 40 мл гэж. Энэ юм. 40-50 литр. Нэг удаа уухтаа тийм ус байна гэсэн. Тэгээд энэ нэг uuснараа 100 хоног хүртэл ус уух юм яаж. 100 хоног гэж хэлж. Тэгвэл та нар дараа нэг цаг санаж шүү дээ. Өөй тийм юм. Тэгвэл одоо энэ олон төрлийн амьд байдаг шүү дээ. Тэгэхээр олон төрлийн амьд яаж орчиндөө дасан зохицол байна гэдгийг л хэлдэг шүү дээ. Тийм ээ. Одоо бас нэг амьтан орчиндөө яаж дасан зохицож байгаа гэдгийг харъя. Бичлэг үзье. Дараа. Тэгвэл орчноо дагаад ямар үгтэй авах вэ? Гүрэл ямар үгтэй вэ?
бор цааш байдаг тийм. Тэр газар шороолохоо өнгөтэй биччихвээ. Яг тийж байгаа юм уу? Орчиндөө засан тогтсон. Тэгэхгүй бол ингээд газраас ялгаж цагдахгүй гэж байгаа байхгүй юу? Тэгэх юм бол ялгаж цагдахгүй дээр ингээд шигчих юм уу? Харагдахгүй бие хамгаалах. Учраас тэгж байгаа байхгүй юу? За тэгвэл та нар өөр бас ажил мэд юм тий. Энэ даалгавар 3 хийх. Надаа өөр шиг. Сайн харсан сигнал хасаа амнаас чиж штэ. Чи чадах уу? Чадах. Яаж шиг юм бэ? Тэгээд өөр бас ингээд очсноо өөр чигтэй өөр мэддэг аа нэмээд бичиж байна. Таны номер дээр очсон байгаа тийм. Таны номер дээр бас танилаа мэддэг байгаа. Тэгээ яасан бэ? Саяны бидний хамтлаа ижил хамтлаа өөр шал өөр бор яа гэж байна. Орчин ямар байна? Нагчин хатаа бор болчихоо нөгөө хамлаа чинь бас бор болчих юм шиг тийм. Тийм юм шиг тийм шүү. Хэлбэр хэмжээгээр. Өөр хөдөлгөөнөөр бас хэрэгтэй. Тэгэхээр би ахмадын хувьд саяны хэлбэрүүдийг хэлсэн шүү дээ. Тэгээд зам үеийн болоогүй. Бүгдээрээ ярилцчихад дараа нь хэлчихлээ. Зам үеийн хувьд юу гараад ирсэн бэ? Сая яаж вэ? Ойлгох та. Нөгөө бичгтэй. Бичээд зам ааш арга шингаараа гэсэн үг байхгүй юу? За тэгвэл өөр амьд чинь ямар хэрэгтэй зүйлээ хоол гэжэлээ. Олж идэхийн тулд яа гэв бас орчинтойгоо адилхан үйлдвэрлэдэг. Өшөө бас бие гайсны самбалын тулд яа. Өөрчлөлт. Хөдөлгөөн ааш арга шингаар ингэж өөрчлөлт дандаа чиндээ тасна гэж. Сэний ярьсны хатагуу өдөр галгаараа тий цаа багны энэ ас сүсний ямар болоо маш их дулаахан баг тий. За одоо нэг даалгавар хийе. Хөдөлгөөний юу аргачлал ямар хэлбэртэй вэ? Утмаа удаа. Бид амраа. Тэгээд яг очиндоо тэгсэн юм шиг.
연애를 했으면 бидний үндсэн энэ амьтнууд бие хэлбэр хэмжээгээр ямар гэсэн. хамжиж. Тэгвэл юугаараа гэсэн хэрэгтэй юм. Бие хэмжээгээр зан үйлийн үлдэгдэл дээр юу гэж нэглээ? Зан үйлийн үлдэл юу гаргасан? Бие хамгаалах, хоолоо олж идэх, талаараа бас тасан зохицсон. Жишээлбэл хусны бага юу иддэг лээ? Хус иддэг гэсэн шүү дээ. Тэгвэл цагаан бага юу иддэг? Юу вэ? Ямар ч байна. Зараа шиг байна. Зараа шиг байна. Нүдэ. Ямар хатан мэдвэл юм. Хатан ястын биш. Загсны ам хатаачихсан. Бүгдээ загсны хөлн гэж. Загс юм бүгдээ загс гэж бодъё. Сэлдэг шүү дээ. За сэлдэг юм бид нар. Сайн юм бол энэ. Зараа гэж шүү. Зараа бол ямар хөдлөм хийдэг? Зарааны хөдлөм. Удаа. Зарааны хөдлөм. Юу шууш. Бүргэж. Хөдлөм дээр. За энэ нас танд амьд жижигнээсээ харуулхаа гэсэн баггүй ямар юм. За одоо яг хичээл ясны дараа бүгдээрээ гарч гой сонирхоод хараарай. За одоо ингэ цаг өгсөн. Энэ ямар хэлдэг байна? Өөд амьд загснууд ямар хөдлөм юм. Хичээлийн дараа бүгдээ хичээлээ хаадаг да. Одоо нэг сонирхолтой мэдээлэл ав. Тэрийг бүгдээ нэг нэг уншиж. Бас нэг амтын орчиндөө зөрчиж байгаа. Ямар нэртэй? Би яг чөлөөнийх нь оронд шатрыг хөлийг тавьчих яаж яг тиймтэй сонин тавьчих яг юм шиг болчихсон юм тийм сонирхолтой байна. Жилийн дөрөв
яаж зөрчсөн юм бэ? За энэ шууд юм шиг. Энэ шууд хизээний ямар шууд юм бэ? халуунаас манай орон ирж байгаа шүү дээ. За өөрөөр болж байгаа юм байна уу? За. Явах гэж байгаа юу? Ирж байгаа шүү. За ирж байгаа. Тэгээ ирэх юм уу юу? Буцаага өмнө шуудад явах уу? Тэ? Цуглараад ингээд шуудаад би нэгээ дуудаад ирэх юм байна шүү дээ. За шууд хавруулахаар яа дээ? шуудын хувьд бол хавар болохоор халуун орноос ирнэ. Яг дүнжинаа яах вэ? Их орондоо дураараа нуур усантай амьдрын тийм ээ. Тэгээд хэдэн намайг намайг. Тэгээ үлдэнгөө тэгвэл энэ ямар үлддэг дааж өөрчлөх болов ямар өөрчлөх нүгэндээ өгүүлээд захааруулаад үлээ тэгэлж байгаа за шаруу ямар өөрчлөх болов үлддэг дааж хавар ямар хавар зэл даахад болчихсон хоёр гол итгэх онцгой анхаарлаа за өөр юм байна. За их чинь харуу яа гэм бол үлэлцэл дагаад яа гэм бэ? Харуулахаар чэнэсээ гардаг. Ичдэг амт шүү дээ тийм ээ? Өөр ямар ичдэг амт байна дээ? Аа. Харуу өөр. Зурам. Тэгээ өвөл хаана? Чэндэ. Одоо энэ даалгавраа дараагийн цаг дээр хийх хэрэгтэй байна. Манай хоёр цагийн чиглэл шүү. Тэгэхээр дараагийн цаг дээр наад даалгавар хийх. Одоо тэрийн даалгавраа наа чи бас тань энэ багийн үйл дээр чинь бүгд байна. За энэ гэрийн даалгавар дээр чинь шууд уншаад амтрах орчин идэж хэлхийдийг судлаад ирээрээ. Өргөн шүү, өргөн. Хаана амьддаг амьдтай нь юу ямар тоол хийж